Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган эргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 22 дугаар хороонд хийсэн ажлын мэдээллийг тоймлон хүргэж байна. Автозам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилт 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөдгөн шинжлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 22 дугаар хороонд Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны автозамыг Өргөө кинотеатрын уулзавраас зурагтын зам руу холбох автозамын өргөдгөн шинжлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн гэр хорооллын дундах зам нөхөх шорон замыг түрж тэгшлэх ажлыг хийж гүйцэтгсэн байна. Тогтчил. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилт тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 22 дугаар хороонд Зүүн Нарангийн 16 дугаар гудамжинд 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн талбайг байгуулснаас гадна гэрэлтүүлэг засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 22 дугаар хороонд 531 м явган зам, явган шатыг хийснээс гадна 22 дугаар хорооны байрны арын 432.2 м квадрат талбайг тогтчуулах ажлыг мөн хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.